За сайн бацхан уу. Хөлнгийн мэрийн интернет зүгт тавтаа мэрилнэ. За өнөөдөр хайрцагтай харилцаан дээр тэр хүн яагаад тантай хамт байгаа вэ гэсэн ийм сэдвтэй мэрэг бол хийгэж чадж байна. Ингээ картууд ингээ татцсан баа. Тэг өнөөдөр нэлээд олон сонголттой 6 яг хөө тэр хүн тантай байгаа шалтгаануудаа тий янз бүрийн цаад хүн холбоо тий шалтгааныг харъя гэж бодоод одоо нэлээд олон сонголтоор хэлээ. Тэг 6 сонголтоор тийм та сайн харж байгаа сэтгэл чинь татагтаад байгаа, нүд чинь татагтаад байгаа карта сонгороо 1 2 3 4 5 6 гэсэн тийм дараалал явъя. Ингээд одоо юу бичлэгээ зогсоож аваад те 50 сонголт хийж болно шүү. За сонголтоо хийсэн бол одоо 1-р картаас эхлэе. За шууд ингээд энэ дээр угаасаа тийм татаад ингээд тавьцмаа. За 1-р картыг сонгосон хүн. Тэр хүн яагаад тантай хамт байгаа вэ? За нэгдэжээ. За 1-р карт сонгосон болохоор зэрэг яагаад тантай хамт байгаа вэ гэхлээр зэрэг тэг ер нь бол тантай хамт байгаа шалтгаан бол өөрөө хөвгт гэр бүл ээж магадгүй юм байна. Одоо ямар нэгэн үнэт зүйл тойрын дунд бол байдаг гэсэн ийм шалтгаан байна. Тэг энэ хүүхдээ тэ баруун талд байгаа энэ хүүхд тойрын донд бол өөр хүүхэд ямар нэгэн тэг өөр хөвгт байдаг мөх ямар нэгэн үнэт зүйл тойрын хооронд бол байдаг те. Энэ нь болохоор маш том одоо сүнслэг болон одоо тийм бодит холбоосын нэг аюул том шалтгаан. Тэгээ ер нь бол яг өөр хөвгт хүмүүс болохоор зэрэг тойр одоо тийм магадгүй те ирээдүйд тойрын дундаас те өөр хөвгтөй болох те тийм хүүхэд гэдэг байгаа байхгүй тойрын дунд хүүхэд тий яг нандин тийм те хүүхдээ за хүүхдгүй тийм гэр бүлэд болохоор зэрэг тойрын донд ямар нэгэн ингээд одоо тийм нандинах хайрлах тэр зүйл маш тийм үнэт зүйл байна. Энэ бол тий тэр хүний одоо таны хажууд байгаа тий том шалтгаан юм шүү гэсэн байна. Тий магадгүй одоо тийм family гэж болохоор гэр бүл гэсэн үнэт зүйл байна тий. Энэ бол тэр хүний хувьд тийм маш том одоо үнэт зүйл нь та бөгөөд одоо өөр хөвгттэй одоо гэр орон гэх. За ийм шалтгааны бол маш таны хажууд энэ хүн байгаа юм байна. За тэгээд энэ картыг одоо тийм сахиус тэнгэрийн мессежийн картыг татсан. Тийм 1-р хүн тий одоо карт сонгосон дээр энэ ар ингээд ядам хорой за том би ойртод харуулт. Тийм ээ. Бүр хараа. Ядам хоронд ч нэг гэрэлтийн бүр зүтг тий. Ядам хороноос бүр ингээд улаан уяа хувь тавилангийн хувь тавилангаар холбогдсон хувь тавилангийн уяа тий бүр ингээд гэрлэхээр холбогдсон. Тийм хүмүүс гэсэн иймэрхүү утгыг бол тий илэрхийлж байгаа. Тийм энэ дээр нараа өмнө нөө ихтэй гэдэг ч юм уу хувь тавилангийн өнгө гэсэн үг байхгүй хувь зайны өнгө гэдэг ч юм уу тий. Тийм тэгэхээр зэрэг тий одоо дээд сахиус тэнгэрийн тийм мессеж гэх юм бол одоо тий ер нь энийг дотоод тайлцсан санагдаж байна. За өөр хөвгтөөс гадна одоо гэр бүлээс гадна тий энэ дээр юм сүнслэг хүч байгаа ч тий өвгдийн тий хамгаалалт байгаа ч юм шиг тий магадгүй энэ хүн таны хажууд байгаа шалтгаан гэх юм бол одоо юу гэдэг сахиус нэгэрч өвгдээцэн сүнс тий хоёрын харилцааг ингээд тий дээрээс тий айгу ивэж байгаа тий ер нь тэр хүн тантай хамт байгаа нь одоо таны удмын тий эсвэл одоо тэр хүний удмын эвэгч одоо сүнсүүд хоёрыг хамт байлгахыг аюу ингэж хүсдэг одоо хоёрыг ингэж чиглүүлдэг юм уу тий. Тийм шалтгаан байна. За тэгээс сахиус тэнгэрийн мессеж мулти мэдээж түрүү биелсэн. Тэр хүн тантай байгаа шалтгаан тий одоо сахиус тэнгэрийн зүгээс болохоор танд мессеж гэх юм бол та хоёр анханасаа ингээ бибидээ зориулагдсан тий угаасаа тий тавилангийн өнгө гэх юм уу тий. Тэг ямар ч саад бэрхшээл одоо тулгарсан тий ямар саад бэрхшээл ингээ тулгарч ирсэн та хоёр бол тий тасрахгүй үл үзэгдэхтэй энэ улаан уяасаар үл үзэгдэхтэй уцаар холбогдсон тий төөрөг тавилан юм аа гэж байна тий. Тэгээд тий 1-р карт сонгосон хүн тий одоо та магадгүй энэ хүнийхээ одоо юу гэдэг энергийг айгу ягаан өнгөт болохоор зэрэг энергийг тайвшруулж эдгээж тийм та энэ хүнийг илүү их зөөлөн дулаан болгодог гэж магадгүй юм байна.
Тийм. Тэгэд одоо тэр хүн болохоор зэрэг одоо таны дэргэд байхдаа ямар ч баг зуух шаардлагагүй тий. Яг л өөрөө хэрэг байж чаддаг гэж магадгүй. Ямар ч тэр хүн магадгүй танд темпер угаасаа л хувь зайны хүмүүстэй хүмүүс шүү дээ гэдэг чинь өөрөө зүйл хэлжсэн ч гэж магадгүй. Тий. За ямар ч нэгдүгээр харт маш гоё юм. Тийм гоё хариулт гарлаа гэж бодож байна. Бүрэгтэй тавилангийн хүн одоо угаасаа тий дандаа өнөд зүйлтэй савдан ухсааны тий одоо юу гэдэг ивэлтэй замарсан тэгж талээ. За нэгдүгээр карт ингээд тусгасан. Ингээ 20 дугаар карт сонгосон мэр хэллээ. Одоо тэр хүн яа тань тамд байгаа вэ? За нэгдэцээ. За 20 дугаар карт сонгосон. Хүн болохоор зэрэг тэр хүн яа тань тамд байгаа гэхэлэр зэрэг ингээд харуулъя гэж бодож байна. За энэ хоёр картыг харах юм бол тэр хүн яагаад тантамд байгаа гэхээр зэрэг нэлийн ягаан өнгөтэй юм карт байна. Тэгэхээр зэрэг тийм айгуу тийм романтик тийм зүйл байна. Романтик хайр гинэ. Танаас айгуу тийм романтик хүн айгуу нэг тийм гоё зүйл тийм мэдэрдэг болохоор энэ хүн тантамд байгаа юм байна. Тийм нэг тийм айгуу гоё таашаал танаас айгуу авдаг гэж магадгүй. Энийг ингэж тайлахаас өөр аргагүй юм байна. Тэ? Танаас нэлээ одоо гоо сайхны ч юм уу ямар нэгэн таашаал авч боо энергитэй бол холбогдож байна. Тэгэхээр тэр хүн таныг өөрийнх нь амьдралд те айгуу гоё тийм романтик өнгө одоо гинтийн бэлэг одоо романтик өнгө гинтийнх гоё ингээл те бэлэг гэдэг ч юм уу шинэлэг юм тийм мэдрэмж та энэ хүнд өгч чаддсан байна. Тийм. Тэгээд ингээд харилцааг те нэг тийм уйдгартай маягаас одоо таныг авраал те тэгэл болцож молцохтай айгуу гоё тийм нандин гоё хүн те тийм зугаад айгуу гоё тийм гоё мэдрэмж өгдөг гинэ. Яг эротизм гэдэг юм карт байхгүй юу? Эротик те эротизм сониуч адил те тиймэрхүү карт гсэн. Тэгэхээр та тэр хүнд нэлээд тийм одоо романтик өнгө те эротик тийм айгуу шинэлэг мэдрэмжийг ол өгдөг гэж гарч байна. Тийм болохоор зэрэг энэ хүн таны ажилд байдгаа гэж ингэж тайлах юм байна. За уучлаарай чанд харахгүй юмс өөр юу үзэж болно шүү сонголт те. Тийм ингээд картны зургийг ингээ харах юм бол те ингээ савлж байгаа хоёр хүн бааз те ингээд айгуу гой тоглож байгаа те би биэндээ ирэхлээл те. Тийм ийм хоёр хүн байна. Тэгэхээр зэрэг тийм савлууд дээрх юм авсаад болохоор би биэндээ айгуу сониуч адлаар хандаал те. Тэг харилцаа айгуу гой тийм найланхаа тийм гоё юм карт байна. Тэгэхээр зэрэг тэр хүн танаас ингэж тааж болшгүй тийм үргэлж тийм шин зүйл та тэр хүнд айгуу мэдрүүлдэг те айгуу тийм сонирхолтой байж чаддаг таныг айгуу сонирхолтой те хүн шүү гэж боддог гэх мэтлэн те. Тийм ер нь аль тэр хүн таныг айгуу сониуцарч байгаа зан те ингээд айгуу тийм романтик өнгө эротик байдал гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл одоо тэр хүнд та өгдөг болохоор зэрэг тэр зүйл нь одоо таны дэргэд байлгах гол хөшөөрөг болдог гэж магадгүй. Тийм. Ямар ч та нэлээ тийм амьдралд нь маш одоо тэр романтик өнгөс авчирдаг. Тийм болохоор одоо таны дэргэд байдгаа гэж хэлэх юм байна. За тэгээд одоо зохиос нэнгэрийн мессеж гэх юм бол энэ аюу тайван амгалан дүртэй тэр зохиос нэнгэрээс ингээ өршөөл уучлал тийм байна. Тэгэхээр зэрэг тэр хүн одоо юу гэдэг гадаад ертөнцийн те өөрийнхөө одоо гадаад ертөнцийн ажил үйлс ч юм уу те тэрнийхээ одоо юу гэдэг нэг тийм дуу чимээ стресс ч юм уу тэрнээс ингээд зүхтаж тан дээр ирдэг гэж магадгүй юм байна. Тийм. Ингээд та бол түүнийг ингээд бүр ингээд яваачанд байлгах нэг тийм гой газар юм шиг те. Тэгээд тэр хүн одоо танаас авдаг тэр гой тайвшруулах
гайс тэ зөөлөн тиймэрхүү одоо давтамжийн тэр зүйлд айгу тийм дурлсан байж магадгүй мэн. Тэгээд одоо таныг орхиж чаддгүй л гэсэн. За сахиусны гэрээ мессеж гэвэл юм байна. Ямар ч гэсэн та тэр хүнд маш тайван амгалан гоё өөрийнх нь стресс чимээ шууганаас нь холдуулсан тий. Дэвашнэр болсон тийм зүйл тэр хүнд өгдөг учраас тэр хүн таныг одоо тантай хамт одоо байгаа гэсэн үг. За ингэж талын картыг. За 2 дахь карт сонгосон хэрэг ингээд өндөрлөөд. За 3 дахь карт сонгосон. Тэр хүн яг тантай хамт байдаг вэ? Санагдчихэ. Тоо. Энэ карт гарсан байна. За энд. За 3 дахь картыг сонгосон хүн. Тэр хүн яг тантай хамт байдаг вэ гэхэлэр зэрэг. Өөс айгу хатаан амар хэрхэмсэг язгууртан гоё карт байна. Тэгэхээр зэрэг за зөөчлмөр энэ хатан хаан гэдэг аахгүй эзэн та эзэн за арайч ингэ салчлахгүй юу ингээ зураг дээр тэ ингээд юу одоо морин унсан тийм морин унсан айгуу тийм эрхэмсэг юм ихтэй энэ бол та юм байна 3 дахь карт сонгосон тий та өөрөө энэ хатан хаан тий хатан хаан скол язгууртай юм ихтэй тэгээд энэ 3 дахь карт сонгосон тэр хүн болохоор яг таны дэрд байдаг вэ гэхлээр зэрэг таны айгуу тийм өөртөө ихтэй одоо язгууртан юм шиг тий эрхэмсэг айгуу тийм кул тийм чанарт амар татгсан байж магадгүй нэг л цаанаасаа л нэг тийм дээд зэрэглэн юм шиг тий нэг тийм гоё тийм чанарт айгуу татгсан байж магадгүй тэгээд тэр хүн одоо яг таны дэрд байдаг вэ гэхлээр зэрэг таныг тийм биширдэм байна таны биширдэг бөгөөд одоо таны энэ гэрэлцэн гоё одоо язгууртай юм шиг те энэ одоо хатааны одоо энерги бол түүний амьдралд бол амар ингээд утга учир өгдөг те нэг тийм ариун баялаг одоо тийм те айгуу тийм амьдралд нь илүү их утга учир өгдөг айгуу гоё ер нь таныг биширдэг л гэсэн үг тийм амар мундаг дээд зэрэглэн үнэхээр тонгоо сайхан бүсгүй гэдэг ч юм уу те нэг л цаанаа л нэг те тансаг гэдэг ч юм уу цаанаа л нэг дээд зэрэглэн гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл ингээл тэр хүнд айгу яадаг болохоор зэрэг энэ хүн таны дэргэд байгаа. Тий. За тэгэд энэ харилцаан дээр одоо тий биширдэг л гэсэн. Сахиусны гэрээ мессеж юм бол жибон ширүү талын харцсан байна тий. Нууцлаг тий ингээд ширээн дэрх зүйлүүд харахаар тий гой зүйлүүд байна. Тэгээд энэ юу ч байгаа гэхэлэр зэрэг тэр хүн одоо сахиусны гэрээ мессеж гэх юм бол тэр хүн тантай хамт байхдаа таны дотоод ертөнцийн баялаг тий дотоод ертөнцийн одоо дотоод ертөнцийн баялаг тэр зүйлд чи амар татгцсан. Тэгээд тийм түрүү хэлсэндээ таныг одоо биширдэг бөгөөд одоо энэ тийм дотоод ертөнцийн нэг нууцлаг юм шиг хатлаа ингээд аюу тийм тунгалаг аюу гоё зүйлд чи аюу татгцсан тий тойл байгаа ч тий тунгалаг тий яг ханаас ч харж амтлаа уртаас нэг тийм ингээ харахаал нэг юм тунгалаг мөртлөө аюу гоё тийм тэр зүйлд чи аюу татгцсан. Тэгээд одоо тэр хүн таныг өөрийгөө таньсан, өөрийнхөө төлөө зогсож чаддаг тий айгу хүчрхэг нэгэн гэж юу н хард юм байна. Тэгээд одоо таны энэ гоё гэрэлцэн тунгалаг айгу өөрийгөө таньсан гоё энэ энергиэс чи энэ хүн айгу хуваалцахыг айгу хүсдэг. Тий. Тэгээ та яг л өөрийнхөө байж чаддаг. Одоо тийм болохоор тэр хүн яг л өөрийгөө танаас харж байгаа юм шигтэй сүнсний тал гэх юм уу те харж байгаа юм шиг одоо тийм зүйл танаас тийм мэдэрдэг учраас энэ хүн тантай хамт одоо байгаа юм байна. Тий. Та энэ хүнтэй магадгүй ингээд хамт байхдаа харилцахдаа өөрийнхөө ингээд шинэ гоё талыг тий нээжсэн байж магадгүй. Би чи ийм гоё тий ийм гоё онцгой ийм талуудаа байд юм биш гэдэг ч юм уу тий өөрийнхөө гоё зүйлүүдийг та энэ хүнтэй уулзраад хамт байснараа таньдаг болсон байж магадгүй. За сахиусны гэр ийм мессеж бол энэ байлаа.
За ямар ч 3-р карт бас л гоё карт. Зүйл гарлаа. За тэгээд за 4. За ингээд одоо 4-р карт сонгосон нэмэргээ хэлье. Тэр хүн ягаад тантай хамтаагаа вэ? Төрслөрөө 4. 4 болохоор зэрэг за зэнийг болохоор гинт ингээ гайхаад байгаа байхгүй. Тэг миний хадлаар болохоор зэрэг энэ 6-аар нь талъя гэж бодож байна. Тэгээд тэг цаанаас сахиус нэнгэрүүд яатсан. Яг л зөв яг л юугаар явж байна гэдэг. Дөрмөр явж байгаа гэдэг ч юм уу те. Тэгж ин хэлж байгаа юм шиг тэд нар. Тэгэхээр зэрэг та хоёр 4-р карт сонгосон болохоор зэрэг магадгүй та хоёр өнгөрсөн төрлийн үеийн үрийн холбоотой байж болох юм байна. Тий. Үеийн үр гэх өмнөх амьдралтай холбоотой тий. Өмнө нас та хоёр урд насндаа бас та учралтай одоо ямар нэгэн төрлийн холбоотой байсан гэсэн үг. Тиймэрхүү өнгөрсөн төрлийн тий. Урд насндаа ямар нэгэн холбоотой байсан хоёр ээж магадгүй тэгэд ингэ таниад байгаа байхгүй тий. Тэгээд тэр хүн ингээд хайжсэн хүнтэй айл хэдийн уулз ингээд юу гэдэг мөн бэ энэ хүмүүс биш тэгээд одоо тэгж байгаа юм шиг тий. Тиймэрхүү карт байна. Тэгэхээр зэрэг 4-р карт сонгосон хүний хувьд бол таних мэд юу гэдэг та тэрийг анх хараад жоохон ингээд тийм хаана харлаа гэдэг ч хүнийг тийм таньдаг юм шиг тийм мэдрэмж авсан байж магадгүй. Тэр хүн ч гэсэн одоо таныг анхаараад уулзаад хэмүүн мөн байж тэг л яагаад ч юм гээл зүрх нь одоо таньсан гэдэг ч юм уу сүнсэн таньсан гэдэг ч юм уу тий урд наснда ямар нэгэн холбоотой байснаа шууд ингээ хараад таньсан айл хэдийн ингээл бүр ингээ таньдаг хүн шиг санагдаад анх уулзчих штэ тиймэрхүү зүйл та хоёр анх уучрахтаа ч юм уу тий за танд биш юм тэр хүнд тэгж бас айгу танил мэдрэмж аваад тэгээд танил айгу татагдаад ирсэн байж магадгүй байна тий ямар ч байсан өнгөрсөн урд наснда та хоёр ямар нэгэн маш татны холбоо байсан. Тэгээд танилуу татагдсан гэсэн үг. Тэгээд одоо таны ажил байдаг гэсэн иймэрхүү утгаар гарч ирж байгаа шиг байна. Тэгээд ингээд тэр хүн одоо тантай хамт байхдаа маш эртний ч юм уу татны холбоог яаж ч ингээл мэдрээлээдэг те. Гэхдээ яаж ч битэр те амар мэддэг би ингээл амар мэдээд энэ хамт байх ёстой гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл айгүй хүчтэй мэдэрдэг учраас таны дэргэд байна гэсэн иймэрхүү утгаар тайлаа гэж бодож байна. Тэгээд ч гэсэн сахиусны гэрээ мессежийг харъя. Эзотерик утгаар болохоор энэ карт болохоор зэрэг нэлээд одоо өөрлөгөө гүн ороод тийм бясалгын төлөвт байгаа юм шиг те. Тэр нь аль тэр хүнтэй тантай хамт байхдаа амьдралын утга учир өөрийгөө хэн болохыг илүү их гүнзгий одоо ухаардаг байж магадгүй юм байна. Тийм. Та бол те одоо түүний хувьд одоо өөрийгөө олж нээхтэн одоо тусалдаг сүнслэг хөтөж гэх юм байна шүү те. Тиймэрхүү. За ямар ч бас урд насны холбоос бол байна. Урд насны ямар танил мэдрэмж вэ? Юу их юм бэ гэл те. Гэхдээ яг зүгээр хүн биш нэг л юм байна гэдэг ч юм уу. Маш танил мэдрэмжээр те. Урд насны холбоос те уяал байна гэсэн үг. Тэгээд тантай хамт байгаа юм байна. Тэгэд одоо сахиусны гэр мессеж гэх юм бол тэр хүн одоо тантай хамт байхдаа те амьдралын утга учир өөрийгөө хэн болохыг те илүү гүн гүнзгий ухаараал те өөрийгөө олж мэдгэтэн та нэлээд их тусалдаг те тийм хүн байж магадгүй гэсэн байна. За ямар ч сан 4-р картыг ингэж тайлъя. За тэгчээд 5-р картыг сонгосон. Одоо тэр хүн яагаад тантай хамт байгаа вэ? За нэгдэцээ. За 5-р картыг сонгосон. Тэр хүн яагаад тантай хамт байгаа гэх юм бол ёос айгу тухтай эмэгтэй нэгтийн хажууд нь ингээл чамаас алж чадахгүй гэж юм шигтэй юм карт байна. Тэгэхээр зэрэг энийг юу яам бэ? Хоёр
тийм вариантаар тайлъя гэж бодож байна. За нэгдүгээр тийм вариант нь болохоор зэрэг надад айгу хамгаалагч юм шиг санагдаад байхгүй одоо таны. Тэгэхээр зэрэг энэ Баатар тий одоо Баатар эртний зурган дээр Баатар энэ бүсгөө ингээд орхиод явж явахдаа ингээд одоо зүрхээ тий ингээд дараад яжаас ингээд тангаргалж байгаа юм шиг тий чамайг хамгаалнаа гэдэг ч юм уу тий нэг тиймэрхүү тий миний ингээд хамгаалах хэвээр одоо нандин тий эмхтэн хүн шүү гэдэг ч юм уу тий гэж бодож байгаа юм шиг юм картын тэгтээ яг нөгөө энэ юугаар нь тайлаагүй шүү юу зургаар нь тайлжаа тэгээд тийм магадгүй тэр хүн таны хажууд байгаа шалтгаан гэх юм бол одоо таныг хайрлахын тулд гэхүү одоо юу гэдэг юм бэ таныг хамгаалахын тулд одоо тантаавтайгаа хамгаалах нэг тийм даалгавартай төрсөн юм шиг те. Тэхийн тулд муу энэ хүн магадгүй одоо тантай хамтайхын тулд одоо өөрийнхөө зарим зуршил ч юм уу хуучин амьдралаа орхисон ч юм уу зарим нэгэн зуршил муршлаа байсан ч юм уу те. Нэг тийм залаас гарган таны дэргэд бол тийм байгаа юм байна. Яа тэгэл тийм би энэ эмэгтэйг л одоо хамгаалах хэрэгтэй. Би энэ эмэгтэй төлөө те амьдрах хэрэгтэй гэдэг ч юм уу те. Тийм баг би хамгаалагч юм шиг. За тиймэрхүү зүйл ингээ хувь цааны тийм зүйл мэдэрдэг болохоор энэ хүн таны хажууд байгаа гэж. За нэгдүгээр вариант нь. За хоёрдугаар тийм вариант нь болохоор зэрэг таны үн цэнийг айгу мэдэрсэн байж магадгүй. Тийм магадгүй та хоёр холдсон ч юм уу те. Эсвэл хоол айхтаа илүү сайн ойлгосон байж магадгүй. Би те одоо 5 дахь картыг сонгосон одоо хүнээс хоол айхаараа би ингээд юу гэдэг миний амьдрал амар хоосоо утгагүй болд юм ээ. Гэдгийг амар ойлгосон энэ хүн. Тэгээд нөгөө танаас салцсан хоол айхтаа ч юм уу салцсан байхтаа ч юм уу ингээд амьдрал нь амар утгагүй таал байхгүй бол утгагүй гэдгийг амар мэдсэн болохоор энэ хүн одоо яг таны дэргэд байгаа гинэ. Та ингээд амьдралын яг нэг юу гэсэн үг одоо юу гэдэг үнцэн гэсэн үг байхгүй. Амьдарч байгаа үнцэн та болсон. Та байхгүй бол энэ хүний амьдрал аяга хоосон болчих гээд байгаа байхгүй. Тэгээд одоо таны дэргэд байгаа гинэ. За ийм хоёр вариантаар тайлъя. Аль нь одоо тантаа тохирч байна те. За тэгээд энэ дээр сахиусан грин мессеж. Каншанук юмч. Тэр нь бэлэг гинэ. За юу яах юм бэ? Та бол те сахиусан грин мессеж юм бол та бол түүний амьдралын бэлэг гинэ. Одоо цэцэг те. Тэр хүн одоо таныг өөрийнх нь амьдралд нь ирсэнтэй хамгийн том одоо юу гэдэг талархлын одоо баярлууштай цэцэг гэдэг ч юм уу те. Тийм талархууштай бэлэг юм аа те. Тэгээ ер нь бол энэ зурган дээр байгаа варта цэцэг гоё аз те. Тэгэхээр зэрэг тэгээ ер нь амьд цэцэгс ингээл гоо згсэн амьд нэр нэх гоё штэ те. Амьд цэцэг те. Одоо гэртээ авчраад варан цуулахаар яг одоо тэрэн шиг таны дэргэд байхад тэр хүн өөрийгөө те хүн өөрийгөө хамгийн одоо аз жаргалтай амьдрал нь утга учиртай ингээд цэцгэлж идэг те цэцэг шигтэй ингээд цэцгэлж идэг гэдгийг одоо мэдэрдэг учраас ингээд тантаамт байгаа танаас ингээд салждахгүй гэсэн үг. Тийм. За энэ үнэхээр гоё карт гарлаа. За тэгчээд тэгээд хамгийн сүүлийн картыг одоо 6 дахь картыг сонгосооны мэрийхлээ тэр хүн яагаад тантаамтай байгаа вэ? За нэгдэцээ. Төө. Яг 6 дахь карт. 6 дахь картыг сонгосон болохоор зэрэг тэр хүн яагаад тантаамтай байгаа вэ? За зэн. За энэ болохоор зэрэг жоохон юу болчлоо юу юм бэ? Одоо үеийн өрийн гинжин хэлхээ юм шиг санагдчихээн. Тий. Урд нь ямар нэгэн карма тий үеийн үр бол байсан тэрэн дээрээ дахиад учирч байгаа байхгүй гэж хэлэхгүй нэг тиймэрхүү зүйлээ үеийн өрийн гинжин хэлхээ тий. За эзотерик утгаар хэлэх юм бол тий тойрын дунд тий дуусаагүй ямар нэгэн тий үеийн үр карма бол байна гэсэн ийм картахгүй уул утхан тий. Одоо тэрвэр нь л тайлээ. Тий. Тэгээд тэр хүн тантай хамт байгаа шалтгаан тий өнгөрсөнд одоо нэг тийм дутуу орхисон ямар нэгэн та хоёрын нэг юм сорилт асуудал байгаа. Урд амьдралаач мөн тий дутуу орхисон ямар нэгэн одоо
сорилт асуудлаар тэр асуудлаа энэ амьдралдаа дахиж тий одоо нөхөх гэх юм уу тий сүнслэг одоо өөрөө төлөх гэж хэлэх юм байна. Тийм даалгавартай ирсэн гэсэн үг. Та хоёлаа тий. Тийм болохоор зэрэг таны дэргэд байгаа гэсэн юм карт байна. Тий одоо та хоёрын энэ одоо учрал холбоо зүгээр нэг учрал холбоо биш тий. Бүр ингээд хувь тавилангийн зайлшгүй учрахтай зайлшгүй тэр асуудлаа тайлах тий одоо тайлах зөв болгох тий тэр тийм одоо холбоо шүү гэсэн ийм одоо тий одоо утгаар гарч ийн гэж бодож байна. За тэгэхээр өөр юу ч хэлмээр юм дээ. Тийм аз тий. Энийг өөрөөр тайлахаар ингээд тайлахаас өөр аргагүй болоод биш энээс өөрөөр тайлах юм шиг аргагүй байгаад байгаа байхгүй. Тэг энийг тайлахаараа хэрэг тарахгүй бол өөр тий сонголт зөндөө болохоор үзчихэл шүү. За ямар ч гэсэн үеийн өрөнгийн жилхээ тэгээд та хоёрын дунд тий одоо дуусаагүй карма үеийн өр байгаа. Тэгээд тэр хүнтэй энэ хүн одоо тантаанд ба шалтгаан өнгөрсөнд одоо дутуу архсан ямар нэгэн тий одоо сүнслэг хичээлээ хамтдаа нөхөж тий сүнслэг өөр ч юм уу өөрөө төлөх ч юм уу тийм даалгавартаа ирсэн байна. Тэгээд хамт байгаа юм байна. Тэгээд ер нь аль та хоёр учир зүгээр нэг тий хөнгөн учирлж нэг хувь тавилангийн нэг тийм зайлшгүй эргүүлэг бол байна. Тий. За тэгээд энэ харилцаан дээр танд зөвлөгөө communication зөвлөгөө. За сахиус тэнгэрийн зөвлөгөө гэх юм бол айгуу тийм гоё гэгээлэг карт байна. Тий. Одоо гэгэрл энэ харилцаан дээр шинжилэл чухал шүү гэж байгаа юм шиг тиймэрхүү утгатай юм хэлж байгаа шиг санагдаж байна. Тэгээд ер нь бол тийм та хоёр ингээд харилцан яриа те одоо communication харилцан яриа амар чухал. Та хоёр ингээд бие биенээ те олон дахин бие биентэйгээ харилцан ярилцах те харилцан яриа одоо бүрээс чинь шинэ ухаарл те ингээд гэрэл хасдаг шүү. Энэ бол тийм сахиус тэнгэрийн мессеж аа. Тэгэд тэр хүн тантай ярилцах болгондоо амьдралын ямар нэгэн шинэ нууцыг тайлдаг ч юм уу өөрийнхөө амьдралын утга учирыг ойлгодог ч юм уу тийм тэгдэг шүү. Тэгэхээр зэрэг тийм харилцан яриа амар чухал та хоёрын хооронд. Тийм би ингэж бодоод ингэсэн маа чи юу гэж бодож байна бол нэм гэдэг ч юм уу тий. Тэр айгу чухал шүү. Одоо ер нь бол та бол одоо тэр хүний хувьд тий амьд бол тийм мессеж гинэ. Юу гэдэг энэ хүнийг одоо гэгэрлийн за юу ч хэлмээр юм дээ. Амьдрал гэсэн энэ ихцүүд одоо сорилыг давхад нь хэрэгтэй амьд мессеж ингэнэ та. Тэгэхээр энэ хүнтэй маш ихтэй янз бүрийн талаар ярилцах хоорондоо аюух ярилцчихвэл зүгээр шүү гэсэн байна. За ямар ч гэсэн. Зас юу сүүлийн тэмээний ачаа хүнд хичээр 6 дахь карт сонгосон жоохон карма л явчлаа тийм. Гэтэ яг өөртөө нөхцөл байдалд ингээд тохируулаад сонсон байх гэж бодож байна. За ингээд өндөрлөө одоо бүх картуудаа тайлбарлууллаа. Тийм. За үнэхээр таалагдсан бол тий одоо надад комент бичээрэй мөн одоо эмоц дараарай гэж хүсье. Тий ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. Бай бай.